Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Сарантуя. Зохиолыг уншсан Туул Синди. Гоник хөвөрсөн Замбуулан. Алаг нүрт бүлгийн толгойлогч буян данжаад готов сайдын ёс бусын өхлөөс хойш 49 хоногийн турш гадагшаа хамрааж цохиулгасангүй. Хүү болон үнэнч хүмүүс дэр нийлсэн Монгол эхнэртэйгээ уулзаж ойр зургийн 5 үг сольсонгүй. Түүний дэргээд эцэгтэй нь үе зайгүй үнэнч нөхрөлдөг байсан үнэнч туслахынх нь хүү зуруулах очод туранхай хятад залуу орон гарan үнжин. Энэ удаа буян өмнөх намхан ширээн дээрээ 2 том болор хундах тавиад хавтгай хүрэн шилтэй мэглүү архинаас тусагнуулан хийв. Хүний цус адил хүрэн арх зунгаарлдан тусгансаа. Гинт өмнөх жижиг ширээн шажигнан чичрэхэд буянтын гар сарвалзан чичирхийлв. Бас л хүрээ дэрвүү готов минь тэглээ би ирлээ. Наатхасаа надад өгөөч. Өгөх л гэж байна. Наан чинь хичүү байна уу? Юм сайхан байх үлээ. Холдож чадахгүй байна. Би энэ олон жил зөвхөн толгойлогч чиний үгээр явсан. Харин чиний гарт үхэхийн чинээ санссангүй. Би ч санаагүй хүсээгүй. Гэхдээ үлий сахигчийн шаханд орсон. Өөр яах жарга байгаагүй. Би үгснээс чи үгснэн дээр шүү дээ. Ингэсэн ингээгүй чи тэдний гарт үхэл байсан шүү дээ готов минь. Битгий сэтгэлээр унаад вэ. Чамайг ойлгоно. Чи минь насны туршдаа өөрийн толгоогүй хүний толгоогоор явсан муухаг жолиг шүү дээ. Гэхдээ би бүгд найрамдах Монгол ард улсын төрийн сайд хүн шүү дээ. Хээш тийг жолиг юм да чи. Чамайг би сайд болгож тэр суудалд суулгасан шүү дээ. Мартаагүй юу? Мартсан. Тэгээд яадгийн ганц хундаг мэглүүний ая даахгүй согтоод агсамнхан шивдэ. Агсамнаа яадгийн ганц би өгсөн болж яа гихсэн. Миний хүүг алдаг нь яаж байгаа? Гээд готвын сүнс шингэсэн ширээ салаад онцгоно гэлтэй яажганан хөдөлж хятнаж муухай дуурав. Буян яжтай машин инэв хийлээд өмнөхөө нэг амсгаагаар хөнтөрж орхив. Чи мо мянга дахин яажганаад яах вэ дээ? Энэ хаалгаар гараад явчих чадахгүйгээс хойш явна. Явахтаа л явна. Чи миний хүүг алуулсан. Чиний дэрэгдээс салахгүй дагдаг газар шагаас наад муу зуруулч нь миний хүүг алуулсан. Одоо яа гэхэвдээ готов минь амьдрал тийм л байдгаас хойш төрсний эцэст үгтгэх нь үнний яс юм хаана. Наад шиг хүчтэй намид үлдээж хүчгүй чамшиг нь хөсөр ундгаас хойш юунд бухимдах вүлээ дээ. Харин ч би сайн хүн тулдаа олон жил гар хөлмөнд болж үгээр минь явсан юм жайлуул гэж бодоод мэглүү архаар өдөр бүр дайлж буян болж байхад хүмүүнчиг ач байдгүй зайлг шүү чи. Толгойлогчоо. Тийм ээ. Би тэнэг хүн. Намайг өршөөлтөө. Иш чаваас гүй мөн тэнэг жайлг юм а да. Чи одоо хүн биш дорд сүнс болчихсон шүү дээ. Үүнийг ээч мэдэхгүй. Энэ түргээд байх юм а чи? Намайг явуулчихал та. Би Тэнгэрийн оронд очиж дараагийн төрлөө олж огтынхоо нэгэнд ч болов үрн болж төрөх минь. Харал да, харал. Чи энэ жовлонт орчлонгоос залхахгүй байна гэж үү дээ? Залхахгүй. Би дахин төрнө. Зоригтой сайхан хүүхэнтэй гэрлэнэ. Мөн шоналтай ирээ бүтэхгүй мөрөөдхөө байлж үж тэртээ тэргүй чи Тэнгэрийн оронд төрөхгүй. Төрнөө бурхан ч болчих юм билүү хэн бидлээ. Битгий инээд хүргээд вэ. Гэхдээ яах вэ? Жугатаа л байна шүү. Гэсэн буян зөвүүн мухай нэгээд өмнөх хундахтайгаа авч хөнтрөөд за чи сонс. Чи сайд байсан ч миний боол байсан. Одоо яс үс чинь үжирч газрын гаваар далд орсон ч сүнс чинь буг болцоход надад аргамжагдаж суун. Ганц чи биш миний бусад боолууд цөм буг болцоход миний гарт аргамжлагдсан. Өнөөдөр чиний 49 хоног. Одоо чи миний ертөнцөөс хаашаач гарч чадахгүй. Би мөн шашинд хүн шүү. Буян гинт уурсан хэлгэнхэд ширээ хөдөлгөөнгүй болж гаднаас зуруулах очоод туранхай хятад орж ирээд сөхрөв. Энэ жая муутныг сүүжний дотор оруул. Хар сүнснүүдээс суралцаг. Мөн дам шившлэг хийж домч нараар аргамжуул. Мэдлээ толгойлогчоо. Цаагуурч нь юу болж байна? Хятад овогтнуудаас олигтой юм үлдчихв. Хідэн жалуус би гадагч гарахаар баригдана гэж айцгаасан хідэн хүн байна. Одоо бараг тэдний бэлтгэл хангагдсан.
Сайн байна. Алаг нүүртний толгойлогч хэн гэдгийг мэдэж чадсан уу? Гэсэн буян өш хонзонгийн хөх гал сунгалсан ширүүн харцаар зурулыг муухай харав. Мэдэж чадсангүй. Гэхдээ 3 хүнийг судалсан. Тэр 3-ын нэг нь яалтч би үлий сахигч толгойлогч болж таарад байгаа. Үхэж хөвдөгтэй таарсан маань ухаанууд. Би хидийдч хиндэж ийм олиггүй шахалтад орж байгаагүй. Би хэн билээ дээ? Чиний эцэг хэн билээ? Бид хэн билээ дээ? Бид чинь хөхмөгөө бүлгийн авраг могоонууд шүү дээ. Тэр үед намын төв хорооны хилцээний дарга байсан цэнд гихчин хүү ир болд наад үлий сахигч чинь биш үү мал минь? Өршөөхтөн толгойлогч үлий сахигчийн бүлэгт ир болд гихч байхгүй. Цэнд гихч авахтай хүнч байхгүй. Түүний хүүг ир болд гэдэггүй хаа. Муу илжиг чи үнэн хэлж гин үү? Үнэн билээ толгойлогч. Тэгээ тэр 3 чинь хин? Хэлээд орх. За, хар шүүдэр, Артур, шигшүүр даш 3. Энэ 3-ын нэг нь та бид хоёртой уулзсан болж таарад байгаа. Муу ажиллаж байна. Тэднийг олон хүн дотроос ялгаж харж чадах уу? Тэд нүүр зүсээ хүнд харуулдаггүй. Муу мал тэдний үүрийг олсон юм уу? Энэ олон хоног өнгөрч байхад тэдний нэгийг нь ч болохны олохгүй юугаа хийж байсан? Манай жалуус уйггүй хөөчөлдөж байгаа. Гар жайлж үж Орос цэндийн хүү ир болд эхнэр нь үгсэн ч байж магад. Наташа гэдгийн тэр хоёрыг газрын гаваар орсон ч хамаагүй ол. Муу сайн танхаа юмнууд хин нэгнийхэн сэгээр готвын сүнсийг хооллох болно. Хооллоо зогсохгүй муусай юмнуудыг газрын хөрснөөс арчих болно. Туранхай хятад багтран орилох толгойлогчийнхоо дуунаас жигтэйхэн айж огол харан босож өөдрөөгүй. Хаалга түүний өмнө цэлийг тэлнээгдэхэд туранхай хятад шаланд наалтсан мэт зогсоогоод орж ирэгчийг сүмис нүдээр харж хэрдгийн цочов. Тас хар өндөр хүн гартаа хаашаас савчуулан барьсаар орж ирсэн цусны хатаагүй настай хүний үрчгэр харгаарыг буянтын өмнө хаяхад алаг нүртний толгойлогч овс хідэл цочиж өндөсгийснөө өөрийгөө хүчлэн суудалдаа гэдээгээд орж ирэгчийг улангалсан улаануудээр харж өмднийхөө халаас руу гараа явуулав. Оройтсон хөгшөө. Чиний дахин нэг цустаа гар тасарлаа. Чи олон гартаа үздэй аа? Мөн ч олон гарыг зэрэг хөдөлгөж олон мянган хүний голыг тасалсан даа чи. Таньж гин үү? Чиний итгэл далуурчин луудсны гар. Хар царай ширүүн хахирган дуугаар хилээд дөхөж ирэхэд буян муухай орилсноо хоромхон зуур гарбуу гарган буудахаар өргснөө дуу алдан яолов. Буян дээш үлийн харахад түүний хамгийн итгэлт хүн зурвал хачин муухай инээч гисэн хар царайтай дэргэд зогсож байлаа. Жууруулаа. Чи чин галжуураа юу? Яаж байгаа чи энэ вэ? Буян хөдөлгөөнгүй болж бууга алдсан баруун гарынхаа шуун зогцсон хадаасыг харан хашгирав. Аалаг нүртэй чи энд үрчээ. Чи миний эцгийг алсныг намайг мдээгүй гэж бодоо юу? Өөдгөө хуншгүй амтан. Аалаг нүртний толгойлогч миний эцэг байсан. Чи эцэг ихийг минь хороогоод намайг дэрэгдэ авч сургасан. Тийм ээ. Би чамайг хүү шигээ бөөцөлж өсгсөн. Чи бол миний хүү шүү дээ. Энд үрч байна. Би хүү биш, эцэг хийхээ өшөөг авах сум болж өссөн. Энэ бүхний цаан чи байжээ? Жаяагүй амтан. Заяа тавилангаа өөрчлөх гэдэл. Нэг их гайхахгүй бийж та гэсэн туранхай хятад зурвал хажуудах хар нүртийг харахад хар нүрт түүний гар гэж тохиход тэрбээр гарав. Хаалгангойход олон хүний орилолтон задолдох хүүхэд эмэгтэйчүүдийн амьдүүн шаарлалдах зүрх цусамдууг буян дотор мухааруулан сонсов. Монгол нэр овогтой болж олон жил амиа хохолох шүү. Хүний амь чиний тоглоом биш болохоор чиний төгсгөлийг зариуд бэлдсэн. Чи болон чиний хүү ширнэн зүгээр байж чадахгүй байгаа зү. Дэлгүүр тонн гимгүү манаачийг ална, охид хүүхнүүд хулгайлна, хүчирхийлнэ, биеийг нь бусдад үнэлнэ. Гарахгүй авирыг та нар гаргаж байна. Сэргийлэх аюулаас хамгаалах дарга нарыг хахуулдаж хүний амиар тоглоод байж болохгүй үстэй. Чамайг та нарыг орчлонгийн шударгаас залхаах болно гэсэн хар нүрт ихэд игдүүцэн гинт ураг шухсгийн буянтыг өшөглөж орхиход тэрбээр дээш харан унаад амнаас нь цус асгарав. Хар нүрт буцаж гарч үүдэн зогсож би туранхай хиттийг харж дотогшоор гэж тогсноо. Одоо чи яадаг санж надад хамаагүй.
Гагцгүй хүүхэд эмэгтэйчүүдэд гар хүрч болохгүй. Цаад пөөнөг рүү ижилдэн нийлүүл. Би эдний сүргийг нэг хараад орхив. Гэхдээ Туранхай хятад тонголзонгүйсээр цааш иргэн хятадаар хашгичаад хоёр залуу гүйж ирж буянтыг чирэн одов. Гарыг нь ард нь хүлж бүдүүн олсоор холбон сөхрүүлэн суулгасан 25 хүний урдуур хар нүүрт Туранхай хятадыг дагуулган явснаа. Алаг нүүр чирнэнгийн бөөрөнд наалдаж суусан 20 орчим насны залуугийн өмнө зогсов. Сайхан залуугийн нүүр ихэд айснаас цанхийн цайж дагжин чичрэх ажээ. Чамайг хэн гэдэг вэ? Ратна гэдэг. Яагаад энд сууж байдаг вүлээ? Би яагачгүй зүгээр гэртээ байхдаа ингээд залуугийн хоолоо зангирч чимээгүй болоход жаа муу бааса ярих гад байвал надтай яар. Битгий хүүхэд гоочлоод байгаарай. Ингэж түүний дэргэд хүлэгдэж суусан лужир том биетэй залуу ир уурсан хашгирав. Ширнэ дуугүй байсан чин дээр. Ингэж буян данжаадын ихэд эвлэрэнгүй хэлэх сонсогдов. Алаг нүртэй чи сонсож байгаа биз? Тэнд нэг өвгөн юм хэлээд авах юм. Бодвол чиний хамааралтай хүн болол та. Ингэхэд та нар хүн тэр тусмаа хүүхэд хайрладаг билүү? Тэдний хинэнч дуурсангүй тул хар нүүрт халааснасаа том чинжаал утга гаргаж арднаа руу ойртоход залуу хүү нүдээ тас аниж ахыгаа налан салгалан чичрэв. Битгээлтэй болчихол доо. Хамаа намайг хатга. Ингэж ширнэн гуйхад үл мэдэг инэв хийлсэн хар нүүр дээр раднаад тулж очиж хүлээг нь тас огтлоод залуу хоош савж онов. Хар нүүрт буянтын дэргэд тулж очиод олон жилийн өмнө чи гимгүү хүнийг хэрэгт гүтгэж шоронд оруулаад шоронд түүний амийг хөнөөлгснөө марцсан бол эргээд нэг санчих. Дараа нь хүүгээ хөдөлж явсан эхнэдийг нь машинаар дайрч ирэмдэглэсэн хэрнээ уйлж зогссон хүүхдийг амьд үлдээсэн. Өнөөдөр тэр амны тооцоо бусад олон хүний тооцоотой нийлээд чи үүрээрээ устгах боллоо. Тэр хүүг амьд үлдээсэн буянтайч чи хамгийн аюултайснаа үлдээсэн юм шүү. Үүнийг л бодцохоор. Би харин чиний энэ хүүг амьд үлдээлээ. Удмыг чинь таслаад яах вэ? Харин чиний энэ гөлөг буруу хөдөлгөөн хийх юм бол зөвхөн өөртөө гомдог. Ингэж хэлээд Туранхай хятад зурвалыг дагуулan зайдаа очиод хэсэг ярилцсан зогссноо яваад өгөв. Аваад явцгаа. Бүгдийг ач. Зурвалын залуус гуйлдан тэднийг задгай машиныг твшин дээр гаргаж ачиж эхлэв. Муу синхүү. Үгүй бол чиний хүжөөг хуг мушгаад Улаанбаатарын жалбин ногтод хаяад өгчдөггүй. Үгүй мөн тэнийг хүнэ. Буян хамгийн ихтгэлт хүн гэж итгэж явсан зурвалыг хараахын муугаар хараан зүхэж явлаа. Машин их хол явах шиг буянд санагдав. Дэрэгдэн том бие ширнэн хүн хэдийгээр хөдөлгөөнгүй болтол хүлүүлсэн ч эцгийгээ өрөвдөж хайрлаж чадахын хэрээр бөөцөлж явав. Аава зүүн тийшээ яваад ах шиг байна. Хотоос алсхан аваачиж болох нь дээ. Тийм юм шиг байна. Тэр хар нүүрт Орос цэндийн хүү бололтой. Би бас тэгж бодоод байлаа. Энэ мужууруулыг нам цохиж алгасан. Би танд хэлдэг байсан да. Миний бороо хөө минь. Би чамаага баалалжглаа. Надад бүү харамсаа. Харин та миний биед наалдаад л байгаарай. Миний доор үхсэн мэд хэвтээд байдаг юм шүү. Яаж игээд амьд гарахыг бод. Ээж арднаа хоёртой нам гүмхэн амьдардаг юм шүү. Амьд байгаагаа зөөрөлд мэдэгдэж болохгүй. Цаа чунлын туламч нь манай хамаг эмийг л уйвэрдэн. Хөө минь ойлголоо. Аава зул саран охиныг минь гараасаа битгий салгаарай. Тэгэлгүй яах вэ? Юугаа яриад байгаа юм бэ? Туглаг өмхүүлж орхин шүү. Ингэж зурвалыг хашгирахад тэд чимээгүй болов. Ширнэнгийн хүнд халуун амьсгаа чихэн дээр нь төөнөхөд буянтын өр өмөрч явав. Үрээ орхиод үхэн гэдэг, үрээ үхэлд булаалгана гэдэг. Эцэг хүний ямар гашуун тавилан байдгийг тэр голдоо ортол мэдэрч зүрхэндээ уйлж явлаа. Буян маш олон гимгүү хүнийг нялх балчир үрийг нь өнчрүүлэн амь насыг нь хохироож явснаа хэрсдгийн санаад өөрөөсөө айн чичрэв. Үгүй би түүнийг хүсээгүй. Би даалгавар биелүүлж явсан. Өөрийгөө цайрлан бодох гээд ч чадсангүй. Машин муухай чахарсан дуугааргаа зогсоход зурвал буулга гэж зандрахад түүний залуус тэднийг өшгчөн унахцгаав. Тас харанхуй одод хүртэл дайжсан тэнгэр харанхуйлсан хар шүн байжээ. Ийм хар шүнийг анх удаа буян үзв. Гიშгэх тоолон элс поргон нурсан тэр газарт газрын хүнжил чургах үйлийн үрд хөтлөгдсөн алаг нүрт бүлэглэлийн хідэн хятадууд өглөө хүлээн зэрэгцэн сууцгаав. Түнэр харанхуй улам бүрл авсан харанхуйлсаар. Миний нагцаа
Хайртай ганц нагц минь гэж гэгэлгэн хоолоогоор дуудсаар үлий сахигчийг орж ирэхэд хоёр хаалга зэрэг онгойж уртноос нь дайршинсны хормоо шалан шүргүүлсэн Надя эгч нь гэрийн эмгэн өмсгөлтэй хийнцэр ханган төрхтэй Алгарма хоёр цухалцав. Үлий сахигч хоёр эмэгтэйг харан инээд алдаж "Орой минь" гэж найрсгаар хашгирахад хоёр эмэгтэй биесээ гайхсан харцаар харан мөрөө хавчцгаав. Эмэгтэйчүүд хачирхацгаагаад л байна уу? Сайхан юм аа. Худлаа мөрөө хавчааж айлгуудцгаагаад л бүү дими юм яриа шүүдэр өрөөндөө орж нүдэн. Надя эгч минь миний ганц нагц тэгээд намайг өөх гэж байгаа юм бидтэй химэн үлий сахигч гоморхов. Бүү муу ярал яхаараа чиний амнаас дан ийм олиггүй гартаг байна. Есүс минь гээд нагц эгч нь хэрэгслэн залбирав. Есүс бурхан минь түүнийг битгий тоо муу ёрын амтан. Үлий сахигчийг тачгинтал хөөхөрхөд Алгарма дагаж жингнүүлв. Нагц эгч цочмог иргэн тэднийг харж толгоос ихсрээд цааш явав. Хаачих нь вэ нагц эгч минь? Хаачдгийм бэ би насаараа л чиний зарцгийлээ. Өөр хаачвал гэж чиний эцэг цэнд дарга ийм хүн байгаагүй дээ. Ингээд санаа алдсан нагц эгчээ үлий сахигч өрөвдсөн нүдээр харж би хоол идмээр байна. Өлссөн гэж жигтэйхэн та хоёрыг ч залгихад бэлэн байна гэлээ. Уугаагүй залг чи залгихаас ч сийхгүй л дээ гэд Надя хоол авчирхаар явав. Дараа нь гуруула найрлан шүү гэсэн үлий сахигч Алгарма өөд харахад бүсгүй өрөөндөө орчихсон байв. Үгүй гойрдгоо бас бид хоёр чам шиг аригчин байх та. Тэн нэг залг. Нагц эгч нь цааш явангаа хэлэхэд үлий сахигч Алгармагийн өрөөний хаалгыг татан ороход бүсгүй сууж байснаа босов. Үлий сахигч ширээний ард суугааж "Гүчи хаашаа юм бэ? Одоо хүртэл надаас айгаад байгаа хэрэггүй" гэж асуугаад бүсгүйг харав. Танаас айхгүй хүн Надя ягчл байдаг ах. Харин тийм ээ. Надад дийлдэхгүй ганц бүдүүн чинь тэр дээ. Хөөрхөн янтан. Таныг ирэхгүй бол байн хоолыг чинь халаагаад холхиод л байдаг юм байна лээ. Зайлуул да. Миний мө бүдүү нагц. Үлий сахигчийн инээсээр байгааг харсан Алгарма танд баяртай явдал тохиолдоо юу гэж асуухад залуу түүнд ойртон сууж бугуунаас натгаад нүүр өдөн ширтгэд бүсгүй нүүр буруулан сандрав. Намайг харал та. Миний нүд рүү хар. Алгарма түүний нүд рүү гайхан ширтэв. Хонхордуу хэрнээ том алагнууд, хянгандуу босоо хамар, цайвар цагаан царай, номорсон өтгөн хөмсөг, эрүүгэн бүрхсэн сахал. Хүүхэн хүнд баймаар ягаан уруул яралцтал инээс нь тэгш цагаан шүднүүдийг гайхан харсан бүсгүй угэнч сайхан залуу юм аа гэж өөртөө бодов. Хөөе чи миний сайхан дунж өгч гээд байгаа мó хаашийн миний нүдийг хараач юу харагдаж байна. Алгарма гараа салгаж авах гэж оролдонгоо би мэдэхгүй байна. Та баярлсан юм шиг байна гэлээ. Үлий сахигч хоош суун түүнийг харж инээмсэглээд баярлсан юм шигч гэх шиг хүн баярлаад өгөх гэж байхад ингэснээ амандаа дуу аялав. Алгарма нагц та хоёр дэндүү уйдгаш тамаа. Бага байхгүй нь мэдэгдэхгүй өрөөндөө бүгээд л хидээ ажил ихтэй байсан ч гэсэн залуу хүн байна да. Хаяач гэсэн хөгжилдөл дөө. Алгарма дугарсангүй. Наадтай ч гэсэн тоглож наадаж болно шүү дээ. Яасын таны найз бүсгүйчүүд ирэхгүй байгаа мó гэж асуучгаад Алгарма хилээ хазан маш их сандрав. Үлий сахигч бүхий л биеэрээ иргэн түүнийг харж инээгээд хөөрхий гүчи ч намайг хартаад байгаа мó да. Яасан надад сэтгэлтэй болчихсноо бүсгүй. Үгүй яалаа гэжтэй би зүгээр л уучлаарай гэж сандчаад залуу тачгинтал хөхөрч хүүхнийг зангаад үгүй нотой л байна да гэлээ. Яхаараа дам маягалдаг залгивэ чи хүүхэд зүгээр байлгаач одоо байтлаа бузарлах нь уу? Хүүхэ олдохоо болоо юу чамд? Тавхтай хоол барин босго даван орж ирсэн нагц эгч зандран өмнө нь хоол барив. Нагцаа дараагийнхыг нь авчраач дээ. Өнөөдөр бидний баярын өдөр. Гуруула хамт хооллож наригсгая гэсэн үлий сахигч тавхтай хоолноос өмглөв. Бүтүүлэг залг дам бүтэхгүй юм ярина. Баярын өдөр гин шүү. Тийм байх та чи. Шалтак хайжгин бит хоёр чамтай мөн хамт суух байлгүй дээ гэсэн нагцсан ширэв татгаад үлий сахигч хөхөөрч тэгээд л надад томордгийн би таныг нэг хурандатаа суулгана яриад тохирчсон байгаа
Надаас болоод л хайрлаж дурлаж чадсангүй гэдэг үсттэй. Гээд алиграмаа руу харж нүд ирмэн хилээ гаргахад том цэнхэр нүд нь аягнаасаа бүлтрээд гараад ирэх нү гэлтэй томорсон наагц их чинь минчитл улаагаад өрөөнд доторхыг сандчин хаарав. Оо хайс ичижгин намайг нам зохиж унгаах юм хайж байгааг нь гэсэн үлээ сахигч нулимсаа гартал хөхөрхөд алиграмаа түүнийг эвгүүцэн харж болооч та хаашаа юм бэ? Алив Надя ихчээ хоёлаа танаад оръё гээд босов. Тэгнэвэ та хоёр. Өнөө шөн та хоёрыг би энэ өрөөнөөс гаргахгүй. Үлээ сахигч босоод ширээн дээрээс түлхүүр шүүрч алиграмаагийн өрөөг дотроос төгччгээд орон дээр дээш харан хөвтөд өгөхөд хоёр эмэгтэй бисээ ихэд гайхан хаарав. Энэ золгийн олгоо болсон толгой зүгээр байгаа гэж үгэлсэн ихнэр зээд үгээхийн өмнө очиж дөрлийн ширтэн тонгооход үлээ сахигч хурхирч гарав. Хөөе золиг минь өсөж өгөх гэж байгаагаа гайхаад байсан чинь яав? Босч үз өрөөрөөгөө ор. Үлээ сахигч хурхирсаар олхоогүй мө зэрлэг. Өнөө шөн чамайг зовоох санаатай биз? Тэхвэлгүй чи сансны чин гарц. Ийм сайхан охиныг би чамд харсаар байж найр тавьж өгөх юм гин. Гайгүй илгүй. Эхнэр үгэлсээр доош сууж тонгоосноо үлээ сахигчийн харьт жумаг дээрээс байдаг чадлаараа хазаж орхиход залуу эр ойрдоо тавин босон харав. Ёо л доо муу мах чи юм эндээс зайл. Өөрөө зайлаа. Зүгээр байгаа хүүхэд хүчинд их гэж гин. Өө мө тэнийг авгаа. Хин тэгсэн? Ийм мангар амтныг хин тоохоо дээ. Ганцаараа хохиж байвал таарна. Тэгээ чи чамаас болоод би хохиж байна. Тавлахтаа яах вэ дээ? Гэсэн эхнэрийн хоолой зангиран том нулимс унгаж эхлэхэд үлээ сахигчийн уур улам дөрвөлзөж нагц ихчээ түлхэж орхиод гараад явчихав. Шүн нойрон дунд нь үүдний хонглоор холхих хүнд хөлтэй хүний хөлийн чимээнээс цочин сэрсэн алиграмаа яран хувцлав. Дотор сэтгэлд эвгүй мэдрэмж төрж айдас хургана. Хаалганы өмнө очиод цоочны нүхээр шагаан харвал хоёр давхрын коридор тас харанхуй байх бөгөөд өнөөх хүн холхисоор. Яана, юм хүн байдаг үлээ. Нааша орж ирээд ингэж холхих хүн баймгүй. Үлээ сахигчл лав гэрте байхгүй. Нагц ихчтэй ууралсан ууртаа хаа нэгтээ архитаж байгаа биз. Энэ хин юм бол Надя ихч гарч ирэхгүй байх та. Яаж ийгээд Надя ихч өрөөнд орчих юмсан гэж бодов. Өнөөх хүн холхисоор байх тул алиграмаа улам эвгөөрхөв. Хулгайч юм болов. Алиграмаа цонх руу гүйн очиж харвал хамгаалтын дөрвөн залууг нэн зогсоод түүний цонх руу харж байх тул арай тайвширч дээш авиран салхивчнэ. Өндөр ханхар би эмэгтэй хүнийг шиг урт сармууст мэлмэрсэн том нүдтэй артуур тамхи татаж байснаа газарт хаяад түүнийг ихэд анхааралтай харав. Яасан? Цаадах ч унтаа юу? Алиграмаа толгоос ихсрэв. Яагаад вэ? Агсраад байгаа мó? Мөсгүй дахиад л толгоос ихсрэв. Тэгээд яачхаа чи нааша ямаа шиг цоролцоод байгаа юм бэ? Аха, би айгаад байна гэж алиграмаа тэдэнд дуулдахыг хичээн шивнэхэд артуур тачигнтэл хөхөрч айхаа хөөе чи солиороогүй. Наан чин чамайг айлгах жоомч байхгүй. Ингээд цаадах ч унтчихад чи маяглаад байгаа мó гэж асуухад бүсгүй толгоос ихсэрч та хэнийг асуугаад байгаа гэснээ хаалга руугаа аимсан харав. Өхөөрхий энэ хүүхний байж байгааг хэн байдгийг манай удирдагч үлээ сахигч л ахгүй юу гэд эсэгрэв. Тэр энд байхгүй хайчих вэ дээ. Унтаж байгаа биз? Мэдхгүй. Үүдний коридор тас харанхуй нэг хүн холхоод байна. Айх юм байхгүй. Наад цонхоохаа цаадах ч уурлан шүү гэд артуур цонхноос холдож залуусаа дагуулan хөзөр тоглохоор явав. Тэдний байдлыг хараад алиграмаа тайвшрав. Яагаад ч юм бэ түүнд холхоод байгаа хүнийг хармаар санагдаад болохгүй тул хаалган дээр очин чимээ чагнан зогсов. Хөлийн чимээ түүний өрөөний хаалган дээр хідэнтэй ирээд буцаж алхав. Алиграмаа инээмсэглэв. Яах, ингэж айх гэж галзуу амтэн чинь унтахгүй хүн айлгачглаа. Юу хийгээд холхоод байгаа юм болов? Баярын өдөр гэж юуг ярьсан бол? Нэг бодлын танхаа баламд нь хитэрсэн новш шүү. Нөгөө талаар үнэнч зөв зантай ч юм шиг. Хэдийгээр олон дагалдагчтай ч их л ганцаарддаг байх та гэсэн бодол төрөхөд алиграмаа түүнийг өрөвдөх болов. Хөлийн чимээ цааш холдоход алиграмаа түлхүүр эргүүлж хаалга онгойлгон ихэд сочирдон аимсан ойрлов. Түүний өмнө хар хувцастай өндөр хүн ханхайн зогсож байснаа гараас нь шүүрэн авахад бүсгүйн дотор муухайрав. Болооч чимээг байгаа чи цаад авгаач гараад ирнэ
гэж үлий сахигчийн хэлхийг сонсоод Алгармаа чичирч цалгансан гараараа духандаа чихэрсэн хөлсөө арчих хайдав. Гэрэл мэлсгийн асаж үлий сахигч энгийн тайвнаар инээмсэглэв. Айчгсан уу? Тэгэлгүй яадгийн та чи юу олцоход холхоод хүн айлгаад ийсэн гэсэн Алгармаа зүрхээ даран тонгойв. Тэгээд чи хаалга онгоолгодог нь яаж байгаа? Айгаад Надягчийн өрөөнд орох гэсэн. Тэнийг гэдэг нь хэр муу санаатан байсан бол чи гарт нь орох нэ? Та адаглагж гэрлээ асааж болдгоо мó? Болохгүй. Харанхуйд би дуртай. Алгармаа чи сонстоо. Намайг жаахан байхад манайх их гэгээтэй сайхан амьдардаг байсан. Харин аав минь хилс сэргээр гүтгэгдэж шоронд ороод тэндээ санаа мутны гарт амиа алдаж тэд ээжийг минь нүдний минь өмнө машинаар дайрч зэрэмдэглэгснээс хойш Надягч бит хоёр дандаа харанхуйд амьдарч ирсэн. Гэсэн үлий сахигч эргэж гэрэл унтраагаад яг ийм харанхуй амьдралыг туулсан. Надягч сайн хүн штэ. Алгармаа хүйтэн цэвдэг харгас дарангуйлагч гэж боддог энэ аимшиг түүний өмнө яах учраа олохгүй бовтноо. Ядаж гэрлээ унтраачихтай яах вэ дээ? Айж байна. Харин би муу хүн. Чи намайг тэгж ойлго. Үлий сахигч түүний өмнө ирээд хэлэв. Түүний хүнд халуун амьсгал нүрийг нэрвгнүүлэхэд Алгармаагийн дотор арзас хийсэн ч юунд ч юм бэ тайвшраад харин ч бүр түүнтэй хамт баймар санагдахад өөрийгөө ихэд гайхав. Та ч гэсэн сайн хүн. Эмээд минь хүртэл мөнгө өгсөн байсан. Мөнгө өгсөн хүн сайн хүн байдаг юм уу? Гэсэн үлий сахигч бүсгүй бэлхүүсээр тэврээд ав. Түүнээс зоргоос үнэртдэг үнэртэй ус, үнэртэй хажээ. Үлий сахигч Алгармаатай дотносхын тулд оригинал үнэртэй ус хэрэглэх болсныг Алгармаа яахан мэдэх вүлээ? Та чинь яаж байна? Би юу? Битгий гайхал да. Ихч тислээ. Ганц тэрж болно үстэй. Бас үлий сахигч ихэж шуналдаагаар бүсгийн уруулаас озон үнсээд намайг уурчлаарай гэд холдон орны дэрэгдэх сандалд суулаа. Гэрлээ асаачих. За, нааша суу. Хойлоо ярилцъя. За, үлий сахигч алтадмал гоёмсог хийцтэй тамхины хайрцгаа гарган часхийлгэн онгойлгосноо, нэг тамхи авч асан, ихэж шуналтай сорсноо, утааг нь цагиргалуулан дээш үлээгээд инэв хийлэн чиний нойр хүрч гин үү гэж асуухад бүсгүй толгоос ихсрэв. Хойлоо нэг сайхан ярилцаж ойлголцмоор санагдаад чи ч одоо намайг орчлонгийн хамгийн аимшигтай хүн гэж бодож байгаа биз? Тэгэхгүй яах вүлээ дээ? Тэгж бодох чинь зөв. Гэхдээ чи битгий тоогоорой. Би чи эр хүн шүү дээ. Чи тэгээд л ойлгочих. Би чамд үхтлээ дурлсан. Би эмэгтэй хүн дурлаж хайрлаж үзээгүй араатан. Харин тэднийг эзэнд нь зугаацдаг байсан. Наагцын манд хэлдэг үнэ. Гэхдээ чи санах болов. Чамайг энд авчирсан өдрөөс хойш эмэгтэй хүн авчраагүй. Авчрахчгүй. Хайр сэтгэл гэдгийг одоо л мэдэрч байна. Нэг бодлын чамайг хажуудаа байлгаж өдөр бүр хараад байх сайхан. Нөгөө талаар эргчүүлөөгөө хасаж өөрийгөө дөнгөлж хизээч над руу найлан хайтаж ирэхгүй бүсгүйг харах төдий голоо зогоогоод гонигтай гэдэг нь. Үлий сахигч тамхи улангасан татах зураа ийн ярихад Алгармаа балмагдан дууг сон. Би чамайг эрдэм мэдлэгтэй сайхан амьдралтай золгуулнаа. Ирэх намаар зөвлөлт холбоотуулсад сургуульд явуулна. Сайн технологич инженер болоод ирээрэй. Чи чаднаа. Чи баярлж гин үү? Харин ноосогчийн төлөх ёстой мөнгийг төлж чадах болов. Гол нь амжихгүй л болов. Тэнэг гэдэг нь аргагүй л тэнэг охин юм да чи. Одоо болоо. Тэрийг март зааяв. Би чамаас юу ч авахгүй. Үлий сахигчийн том алганд хүүхний савхан цагаан хурууд ихэд инхрийлэгдэн атгагдав. Яалаа гэж тэр мөнгийг би чамаас авах вэ дээ. Тийм шудраг бос юм байж болохгүй үстэй. Та бомчныг аваад ирвэл яах юм? Алгармаа мөчөөгөө өгүүлгүй хэлээд харав. Ямар бомчин? Үлий сахигч ихэд гайхан Алгармааг харав. Ноосогч охин болж үзтэй хонгор минь. Би чамд амлая. Би ноосогийн нөхөр охин хоёрт дахиж тэднийг айлахгүй гэж хэлсэн. Тэд тайван амьдарч байгаа шүү дээ. Би хэлсэн үгнээсээ буцдаггүй чи ирэх биш мэдмээрийн. Би танд итгэж байна. Баярлалаа. Баярлсан хүн яадаг вүлээ? Мэдхгүй. Гэхдээ баярлалаа. Миний хазар дээр үнсэлтэй. Юу гинэ? Чи баярлаагүй юм байна. Би мэдлээ. Болоочтой та би яаж чи баярлаагүй юм байна. Баярлалаа танд. Би баярлсан штэ. Үнэн шүү. Алгармаа ураг шухсгийн түүний хазар дээр шавхийдэл үнсгэд үлий сахигч түүнийг агдлан тэврээд нүүр нүдийг нь ээлжлэн үнсэж эхлэв.
Бүсгүй огт цааргалсангүй түүний гарт бөмбөрч байлаа. Хүмүүний хайр инхрийлэлд мансуурсан саран тэдний цонхон дээр удтал гэрэлтэж сааджээ. Дорнод аймгаас хөдөлсөн цувааны дунд явсан төгөлдөр 100 модны элсэнд орж ирэх үеэс цонхоо нээж нойроо сэргээх санаатай дуу аялав. Шөнийн 3 цаг өнгөрч байлаа. Төрүүчийн машинууд зогсоход төгөлдөр мөн зогсож, жолооч нар кабины хаалгаа онгойлгож, гишгүүр дээр зогсоод хашгиралдана. Юу олгоо тамин? Мэдх юм алгоо. Урт тэрэгнүү зогсчихлоо. Тайван байцгаа хөө. Дамдан балын тэрэгний дугуй хагарчихлаа. Юуны төлөө туслахтаа яваа илээ дээ. Дугуйгаа янзлах хооронд нүдний хор гаргаад авцгаа. Би дохио өгөмц. Одоо юу ахав? Үүр цайхтал орчихно гэж цувааны ахлагчийн хашгирах сонсогдоход жолооч нар машиндаа орж жолоогоо дэрлэн нойр авахыг хичээцгээв. Төгөлдөр хэсэг зуур зүргэмэлчихсэн байлаа. Гинт цонх тогшоход цувааны ахлагчийг хөдлөх дохио өгч байна гэж сансан төгөлдөр биеэ цэглэн сууснаа амаа том ангаан эвшээлгэв. Гэтэл цонхны шилний цаана намхан настай автэрхүний шороо цусанд бодогдсон цонхгош царай харагдахад төгөлдөр хэрдгийн цочсон ч хээр хөдөө явж өөрийгөө хамгаалж явдаг эр хүний зангаар урагш тонгойн таамгаар гараа явуулан манвила шүүрч аван чи хэн бэ хөөе цаашаа зайл гэж хашгирахад сайхээр амаа ангалзуулан ямар нэгийг гуйн царайчлахад төгөлдөр цонхны шилээ доошлуулан орчноо сэрэмжлэн харав. Машины дэргээд хувцсан урагдаж шороо тоос болж шанаагийн даган цус урссан 50 гаруй насны намхавтар тархан хүн хоёр гараас харуулзуулан зогсож байв. Дүү минь дээ, буян санаж тус бол би гимгүү хүн. Юу гинэ? Гимгүү хүн хээр хөдөө цус юмдаа холилдчихсан зогсож байдаг хэрэг үү? Үнэн шүү. Үнэхээр гимгүү хүн. Хүүтэйгээ хамт явж байгаад муу хүмүүстэй таарч сүйд боллоо. Тэд хүүг минь сүйдэлчихсэн. Гүй мөн айхтар юм болжээ. Одоо яадаг вүлээ? Манай цувааны дарга хамгийн түрүүнд яваа. Танд туслалгүй яах вэ? Төгөлдөр машинаас буун түүний дэргэд очиход арын машины жолооч бас машинаасаа буун тэдний дэргэд ирэв. Юун хүн бэ төгөлдрөө? Харин мэдэхгүй. Жаахан нүдний хор гаргаж ойтол цонх тогшоод хартал нэг ийм хүн байна. Зайлуул ядарч яваа хүн болол та. Дүүнэр минь ах та тусалж хотооруулж өгч үз. Хүүтэйгээ таньдаг айлд очиж явах замд муу улс таарч хүүг минь сүйдэлчихлээ. Би амь дүүн зүхтаж ам гарлаа. Манай хамгааланд байдаг амгалан оруулаад ал буулгачих. Жолооч нар бисээ харцгаав. Миний бодоход тийм ноцтой юм болсон юм чинь налахын сэргээлэхэд эхлээд мэдэгдмээр юм байна да. Гэртээ очихоос өмнө муусан цуснуудыг эртгэн барьсан дээр өшөө цаана хичнээн ч гэмгэн хүмүүст гай болох юм. Харин таныг бид авч явуулгүй яах вэ? Гэж нөгөө төрөгний жолооч хэлээд цувааны ахлагчид хэлэхээр яваад өгөв. За тэгдэ ахаа, та суугаад яв. Төгөлдөр нөгөөх зовлон дээрд им өгөн өргөх шахан машиндаа суулгаад халуун савтай цайнаас аяганд хийж өгөв. Энийг уучхтаа та ямартай ч амьд гарсан юм чинь их юм. Ашгүй бидэнтэй таарав штэ. Химэн аргадангүй хэлсэн төгөлдөрлөө тэр үрчилзэн харж хөөрхи хүмүн гэд санаа алдахад тэрбээр зорчигчоо өрөвдөн харав. Хаалга онгоолгоо ямар хүн машиндаа суулгачгаа цуваа саатуулаад байгаа нөхөр вэ гэсэн цувааны ахлагч саятан жолооч ламхуу орж ирээд зорчигчээ гайхшран харав. Мэдхгүй юм ахлагчаа та ярилцтаа хөдөө айлд очих гэж яваад замдаа олиг муутай хүмүүстэй таарч хүүгээ сүйдлүүлчихсэн гинэ зайлуул гэж төгөлдөр өмөөрөнгөө хэлэхэд ламхуу жолоочийг муухай харж энэ хүн өөрөө надтай үг солих чадвартай үсттэй гэлээ. За тийм ээ тий би дуугүй болох минь гэ төгөлдөр инээмсэглэв. Таныг хэн гэдэг вэ? Намайг буян гэдэг дарга. Сайхээр гинт дууга хураан хүйтэн харцаа нуух мэт гөлөлцгөөд ламхууд гинт олиггүй муу савн төрж. За та тайван суугаад хот ордоо. Хотод очиод учраа олно үз. Тун таагүй явдал тохиожээ дээ. Ингээд машинаас гараад явчихад төгөлдөр машинаа асааж дэрэгдээ суугаа өвгжөөр хүнийг зөөлөн харж. Манай цувааны ахлагч гаднаа хатуу яхир юм шиг хэрнээ цаана бол шар тос шиг мэлтгэнсэн уяхан хүн. Та битгий элдв муу юм бодоорой. Ядарсан харагдаж байна. Хот ортол жаахан амсгийж нүдний хор гаргаад ав. Гэхэд мөнөөх хүн хүйтэн харцад бор нүдээр жолоочийг харж толгойд өгснөө зүүн жавжин эвгүй муухай таталтахад зайлуул да. Өдөө насанд үр хүүхдээ алдсан эцэг хүн харамсаж багтрахтаа муусан амьтдыг занж зөхгүй яах вэ дээ гэж бодов. Цуваа хөдөлсөнгүй.
Машинууд ар араасаа нармалдан зогсцгоно. Гэтэл цувааны ахлагч ламхуу хоёр биерхүү дагалдан жолооч залуу дагуулan ирж яваа харагдахад төгөлдөр энэ ламхуу одоо ямар сүржин золиг вэ? Ядарсан зовж зүдэрсэн хүн гоочлоод ямар хэрэг байна гэж зэвэрхэн бодов. Гинт хүний зангидсан гар нүднийх нь өмнө гялсхийн тулж төгөлдөр "Хөөе, та яаж ийна?" гэж хашгираад тэр цахилгаан шиг хурдтай цохилтын хариуг өгөх гэж саруулсан ч нэмэр болсонгүй. Чамар хайд нь хүнд цохилт төсхийн бууж ухаан алдаж байгаагаа муухан мэдрэв. Өвгжөөр ирийн цохилт мун шиг хүчтэй юм. Буян маш шалмаг хөдлөн жолоочо урд жижиг хайрцгийг онгоолгож дотор нь байсан жижиг тонгорхойг шүүрэн авч тэнээлгээд "Муу сайн өхөр монголчуудыг шүлбээд өгье л дөө" гэж шивнэснээ. Ойртон ирж буй 3 хүнийг харж зөвүүн мухагаар инээснээ. Асаж буй машины арааг түлхэж орхиод үсрэн буухдаа жолоочийн цавны тус газарт хутгаад үрж орхив. Ламхуу хоёр дагалдан жолоочийг дагуулan ирэхэд гинт төгөлдөр машинаасаа урдаас нь дайрах шахам ухс хийхэд ингэн гэж санаагүй 3 огол харайн зогтов. Төгөлдрийн машины жолооч талын хаалга онгойж түрүүчий сунсан хүн замын хажуу руу харанхуйд үсрэн алга болохыг харсан арын машины жолооч төөгий гэж муухай хашгирсаар машинаас үсрэн буухад төгөлдрийн машин урт тэргээ очиж мөргүүлсэн тэрэг урагш түргдэн өмнөх тэргээ мөргөн бөөн осол болох нь тэр. "Төгөлдрөө, чи яаж галзуурч байна?" гэж хашгирсан ламхуу урагш харайлгаж төгөлдрийн машинд үсрэн орж ирж арайхийн машиныг зогсоогоод цуснд бодогдсон хэвтээ төгөлдрийг үүлгэртэн харж "Төгөлдрөө" хэмээн шивнэв. Арараасаа мөргүүлсэн 2 жолооч маргалцсаар хамаг хэргийн эзэн төгөлдрийн машин дээр ирээд урдчил нь хаагарч хамран цааш чихэгдсэн машиныг харж зогссноо. "Төгөлдрөө, дүү минь, өхөж болохгүй шүү" гэж хоолой чичрүүлэн орлох цувааны ахлагчийн дууг сонсон гүйлдэ очоод хөшин зогсцгоо. Жолооч нар бүгд цоглон эрцгээснийг ламхуу харж бүгд машиндаа сууцгаа. Хиндэж машины хаалгыг онгоолгож суулгаж болохгүй шүү. Бүгд социалист сонор сэрэмжийг сахих, хортлон сүтгэгч ангийн дайсан итгээд нэг нөхрийг чинь ийм болгочихлоо. Буд максар 2 төгөлдрийг тэрж гаргаад миний машинд суу. Бусд нь машиндаа сууж бай. Хөдөлж болохгүй шүү. Төгөлдрийг эмнэлэгт яаралтай хүргээд автотехникийн газар хандаж уурын тэрэгний байцаагч дуудана. Тэр болтол эндээс хөдөлж болохгүй. Дахиад нэг нөхрөө ийм болгочихвоо. Сайхан мэдээрээ нөхөөд химэн зандраад машин руугаа гүйж очин машинаасаа ухарч ирэхэд буд максар 2 төгөлдрийг тэрэн орж сууцгаав. Төгөлдөр маш их цус алдаж байлаа. Тэнгэрт од мичид үл харагдах тэр шөнө жолооч нар айдас давтан зам сахин хоцорч журмын нөхөр төгөлдрийнхөө хойноос завнал тээсээр үүр цайж уурын тэрэгний байцаагч ирэхийг хүлээв. Төгөлдөр минь амьд минь гараасаа хэмээн жолооч нар дор бүрнээ залбирч байлаа. Хаалга пижигэнтэл балбах чимээгээр сэрсэн оюун төгс өндийн цаг харвал өглөөний 4 цаг 20 минут болж байв. Ийм эрт хин байдаг үлээ. Төгөлдөр ах хизээч ингэж хаалга нүдэхгүй. Согтуу хүлчээ улс айл андуурч яван болов. Хаалга үргэлжлүүлэн нүдсээр байх тул оюун төгс халаад өмсөн унтлагын өрөөнөөс гарч ирвэл найгалмах хөвшин үүдэн зогсож байснаа эргэн бүсгүйг харав. Хин болоо юм ээ? Харин охин минь төгөлдөр минь лав биш. Айлгармаа юм болов? Дээ, бараг үгүй байхаа та гэсэн эмгэн хаалганы өмнө очин хинбэ ингэж асуухад гаднаас сандарсан дуун гарч "Би төгөлдрийн ажлын ламхуу гэдэг жолооч байна. Хаалга тайлаач" гэхэд ямар нэгэн муу зөвн совинд автсан оюун төгсийн зүрхээр ширхийн хатгуулав. "Яана, төгөлдөр ах минь зүгээр байгаа." Бүсгүй зүрхэндээ дуун алдаад нулимстай нүдээр гаднаас орж ирэхчийг харахад ламхуу ихэд балмагцсан царайтай орж ирснээ эхлээд эмгнийг дараа нь оюун төгсийг харж "Үгүй хин минь шалгалж үз. Төгөлдрийн би их муу байна. Танаа эмнэлэгт хүргэсэн" хэмээн шивнэхэд "Яана" гэж ойр дуу тавьсан оюун төгс мэгшин уйлсаар хувцлаж эхлэв. Найгалмах хөгшин даралтныхаа өмнөөс давхарлан уугаад биеэ ихэд барин оюун төгсийг аргадаж "За миний хүүхэн, одоо битгий уйлаа. Одоо уйлах цаг биш. Юу сурсан мэдснээ эр нөхөртөө гаргаж амьдрал аварч үлдэх хэрэгтэй. Тайван байж давж гардгийм шүү. Бид гуравт санаа зовлтгүй" хэмээн захихад оюун төгс биеэ эзэмдэгтэйгээ болж жолооч нарыг даган гарав. "Байна уу?
Өглөөний 5 цаг болж байхад тажигнан дуугарч нойрноос сэрээсэн утсаа авсан Замбаг уцаарлангүй хэлээд ярих хүнийг хүлээн чимээгүй болсноо хэртхийн зочив. Учир зүггүй мэгшин уйлах оюун төгсийн дууг сонсоод тэрбээр салгалан чичрэв. Яасан бэ миний охин оюун төгсөө? Түүний ихэд аргадаж инхрээсэн дууг сонсоод оюун төгс улам мэгшин багшаа ээж би яана төгөлдөр улам муудаад байна гэж ихэрч татав. Юу гинэ? Төгөлдөр яасан гэж? За байлвал би очие. Хаана вэ та нар? Нэгдүгээр эмнэлэг. Манай эмнэлэгт. За миний охин тайван бэ. Ээж нь одоох яваад очлоо. Бурхан минь гайгүй л байгаасаа хүүхдийн заяа өндөр дөө үгэн. Замбаг өөртөөгөө ярьсаар хувцлаж эхлэхэд дамиран гарч ирэв. Юу болов хана? Хань минь цаан чин хүргэний би муу байна гинэ. Оюун төгс бүр ихэрч татаж уйлаад зүрх зүсчихлээ. Би очилгүй гойргүй. Би тэгвэл хамт явъя. Хүүгээ асрагчийн төргөж өгөөд араас очоо. Хүүгээ битгий сэрэгээрээ нийл хамтан. За тийхээс дэхөө. Такси дуудаад орхи. Тэгэж үзээ. Гагцгүй хурдлаарай. Гайгүй л байгаасаа. Тэгээсээ л үлээ. Такси эрхийг хүлээж твчилгүй Замбаг гарч гүйлээ. Алуу, оншиг наваад ир. Хэрдээ захирангуй хэлсэн Замбаг бүлцэгтэл уйлсан оюун төгсийг харж өмөртөл өрөвдөв. Гэсэн ч ганц хором саадах цаг байхгүйг ойлгосон Замбаг эмч хүнийхээ үүрэг хариуцлагыг хатуу баримталж шинжилгээний хариунуудыг ихэд хинамгаа харснаа ихэд төгшөв. Оюун төгсөө. Шинжилгээний хариунууд тун таагүй гарч сэтгэл засал хэрэгтэй. Төгөлдрийн дэрэгдээс битгий холд зүрхэн дээр нь баруун гараа тавиад дотоод сэтгэлээрээ холбогдон яриад аргадаад нэрийг нь дуудаад бай. Ээжт нь жаахан бодох хугацаа хэрэгтэй байна. Гэсэнд оюун төгс Замбаг хоёрыг эмчнэр ээлжлэн харцгааж оюун төгс нөхөр дээрээ очихоор гарчгүй. Доктороо хагалган амжилттай болно гэсэн итгэл алга. Цус тогтоох эмчилгээ хийж байгаа ч гэсэн судас залгана гэдэг энэ өвчтний нөхцөл байдалд хийгдэхэд найдваргүй. Нүдний цагаан хүрээчил хамар дээрээ тогсон зөвлөх эмчийг хэлэхэд Замбаг тэр эрийг шийдэмгий харж хагалгаа хийгдэн. Хагалгаанд бэлтэг гэлээ. Болно. Хагалгаанд бэлтээ. Харин та доктороо өвчтний гэр бүлийнхэнд учир байдлыг танилцуулж, хагалгаа найдваргүй болох эрсдэл өндөртөөг ойлгуулж, ямар нэгэн гомдол гаргахгүй байхыг гээд зөвлөх эмч Замбагын ширүүн харцтай тулгаран чимээгүй болов. Эмч хүн яахын тулд ажилддаг юм бэ гэдгийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдмээрсэн. Өвчтний ар гэрд дарамт учруулах маягаар хагалгаа хийх хэрэггүй. Өгчих хөл бидэнд хамаагүй гэдэг үү? Тийм ч ээж болох юм. Гэхдээ шаардлагагүй. Өвчтөн төгөлдөр бол миний хүргэн. Би түүний ар гэр бүл нь. Ойлголоо доктороо. 1 минут жалгуурлал би хагалгаанд бэлд. Нойр сүлэгч эмчийг дууд. Би өвчтөн рүүгээ орлоо. Замбаг докторын ширүүн царайг харж баггүй сандарсан зөвлөх эмч хагалгааны багийг яаран томилохоос өөр аргагүй байдалд оров. Замбаг эрчим дэмжлэгээ гэсэн улаанаар асах гэрлийг харж шүүр салдаад хаалга зөөлөн онгоолгоод үүдэнд зогсов. Түүний хэлснээр оюун төгс нөхрийнхөө зүрхэн дээр гараа тавьчихсан сууж байлаа. Төгөлдөр хаа намайг хүүхдүүдээ орхихгүй үстэ. Би таньгүйгээр амьдарч чадахгүй. Босоод ирэлдэ. Нүдээ нээгээд танхилаа. Миний танхил гээд дууд заа юу. Оюун төгс ин хилээд мэлмэртэл уйлахад Замбаг толгоос эксрээд гараад явчихав. Иш чаавас эмч болтол мөнчөг өдий байна да. Эмч хүнд нулимс шиг хэрэггүй юм байхгүй. Уйлаад суужгин. Уйлаад урвалзаад ир нөхрөө аахч гэх шиг. Энэ оюун төгсөж өвөр бүтэх юм алга. Өнөө хоёр зэм нь хаана байгаа бол төгөлдөр эмчлэгдэх ястай. Би эмчлэх ястай. Би чинь ангаах ухааны доктор хүн шүү дээ. Энэ миний ажил. Хөөрхийн огноо нөхөртөө зээ огтой аавтанд байлгахын төлөө Замбаг минь юу сурсан, юу мэддгийг харуулах цаг боллоо. Мис заслын хутаг олон жил бариагүйч би Москвагийн төв эмнэлэгт зөвхөн энэ чиглэлээр 10 жил амжилттай ажилласан. Одоо Монголдо бүр хүргэндээ хийх хэрэгтэй боллоо. Хүнд мис заслын дараа өвчтнийхөө ядрангуй хэрнээ баяртай инээмсэглэлийг харах сайхан байдаг. Төгөлдөр минь надад талархан инээгээсэ. Охиныг минь хараад танхил минь гэж аргатан дуудаасай. Ингэж бодсон Замбагын нүдээр ус мэлмэлзэн дүүрв. Болохгүй.
Хизээ байтлаа хүнд мэс засал хийх гэж байж сэтгэлийн хөдөлгөөнд автаж байлаа да Замбага. Замбаг өөрийгөө зэмлэн бодоод сэтгэлийн давталлаа хүчээр даран ажил хэрэгч хүүтэн бардам төрөхөд шилжэв. Хагалгаа бүтэн 4 цаг үргэлжилж баг үдийн наран хоймор голлох үес хийгдэж дуусав. Замбага духны хөлсөөр шудран арчиж өвчтнийг зөөлөн хараад гадагш гарахад дамиран оюун төгс хоёр ухтан гүйж ирэв. За яав. Яаж вэ? Хүчий чи өөрөө орсон гэх шивдэ. Тэгээд амжилттай хийж чадсан биз нөхөр. Хүний сэтгэл зовоогоод дамиран яарч чадахтаа гаргадаг шахмал бүдүүн захирангуй дугаар хэлэхэд Замбага нөхрөө муухай харав. Дамиран чимээгүй болж өөртөө харан "Жон хонгор морь минэхөө" гэж солгоо хоолоогоор зөөлөн аялав. "Чиний наад бүнгөр чин зүгээр биз?" гэсэн Замбага оюун төгс рүү харж том халагнуудыг нь шүүрхийлэн дүүрч доош бөмбөрөх усан туслыг гарынхаа алгаар арчиж "Миний охин, бид бүгдээрээ азтай юм аа. Төгөлдөр нь одоо 1 цагийн дараас ирнэ" гэлээ. Ээжээ оюун төгс нулимстай нүрээ Замбагын халаадны ингэрт наагаад зөөлөн мэгшив. Ээж минь дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Танд хатуурхаж байсанд намайг уучлаарай. Хөхөж амлан хүн болсон 2 хөхнийхөө дунд хошуугаа наасан оюун төгс халуу оргиулан шивнсэнд Замбага охиныхоо сулаа дээрээс хантал үнэрлэж олон цаг нарийн мэс засал хийн ядарч цул байсан биеийн сэвхийн тэнхрээд ирэв. Миний хайртай хөөрх охин одоо санаа зовлтгүй. За ээжээ, энэ баясгалантай шивнэн тэр хоёрыг дахин хүн холбоогоор гагнан холбов. Тэр хоёрыг харан зайдуу зогссон дамиран өөртөө ихэд баясан тогтолж "Заашгүй, энэ хоёр минь нэг зүгөө ололцлоо" хэмээн бодоод ойртон очсноо хэлэх хаштайхан үг олох санаатай түдгэлдэн зогсож хоолоогоо засахад их охин хоёр түүнийг харав. Хагалгааны хувцас ойлооч хүм хариуцлагагүй хүн шүү. Хэлэх гэснээсээ хазаан зандрангуй захирсан түүний ил өвгөнд Замбага голдоо ортол гомдо бололтой царайн сүудэртэж оюун төгс түүнийг таагүй харав. Дамиран бүр эвгүй байдалд орсноо дахин хоолоогоо засаж "Би яваад та нөхдөд хоолцоо авчиръя" гэсэн нь бүрч албархаг сонсогдов. "Зүгээрээ та ажиллаа бодсон нь дээр бид энүүгээр болгочихъя" гэж дөрөлзүүр зантай оюун төгс хэлв. "Ханаа чи ажилдаа яв. Бидэнд санаа зовлтгүй" гэсэн Замбагын дуунд гомдол цохолзож дамиран бөөрч бантав. "За мөн харалсан ч юм болж байна да. Эхнэрээ нэг сайн харагдахаас гарцгүй боллоо шүү. Одоо яах вүлээ?" "Өө төгсөгч, ах яаж вэ? Гайгүй юу?" гэсэн залуу эмэгтэй цангинсан дуугаар бүгд эргэн харцгаагаад бийсээ мэлрэн ширтэцгээв. Дамиран Замбага хоёрын өчнөө сар ирэл сурал болсон найгалмаа оюун төгс төгөлдөр 3-ын өчнөө сар хүлээж чаналсан алгармаа гартаа хоол цайны халуунсаа барьчихсан нүдэнд дулаахан биерхүү өндөр залуугийн хамт зогсож байхын тэр "Хүү алгармаа" бүгд хашгирах шахамдуу алдацгаахад алгармаа юу ч болоогүй аятай жаргалтай гих чинь "Сайн байцгаана уу?" гэснээ дамиран Замбага хоёрыг харж нүур улаасан ч Замбага эмчирчгсэн хойно төгөлдөр ахаалцахгүй л дээ гэж тайвшран бодов. "Ашгүй дээ, алгармаа минь хүрээд ирлээ. Охин минь, чи хаачдаг хүүхэд вэ? Араас чи ямар их завваа" гэсээр Замбага түүний гараас атхан хазар дээр нь үнсөв. "Ээжээ, та алгармааг таньдаг юм уу?" гэж оюун төгс ихэд гайхан асуув. "Юу вэ төгсөгч? Замбага эмч таны ээж юм уу?" Алгармаа ихэд балмагдан асуугаад мэлрэн ширтснээ "Нэрээ адилхан юм байна" гэж шивнэв. "За, чи ер нь хаана байгаад байгаа хүүхэд вэ?" Замбага түүний гарыг огт тавилгүй атгасаар дахин асуув. Алгармаа нилээд хулгаснаа Би энэ үлий сахигчтай хамт байгаа" гэхэд дамирангийн нүд духан дээрээ гартал томорч "Юу гинэ чи? Юутай хамт байгаа гэлээ гинэ?" гэсээр ойртон ирэхэд үлий сахигч ихэд сандарч хоош ухрав. "Эмээ чи хаана байгаа вэ? Би энэ сайн уу? Хэл сураггүй алга олчих хүүхд юм а чи?" Замбага дахиад л гарыг нь сэгсжин асуув. "Эмээ юу? Эмээ эдний дойдгийн" гэсэн алгармаа оюун төгсийг харав. "Юу гинэ? Хүүхдээ харуулдаг эмээ чинь тэгэхээр" гэсэн Замбага оюун төгсийг харав. Ээж, та манай эмээг асуугаад байгаа мó? Эмээ манай хоёртоо дажгүй сайн байгаа" гэж оюун төгсийг хэлэхэд дамиран Замбага хоёр бийсээ сэтгэл амарсан харцаар харцгаав.
Одоо хаашаач явахгүй шүү охин минь. Тэр элдв юм сахтаг ажил хийхгүй. Гэртээ харцгаая. Чи чинь Дамиран бит хоёрын охин шүү дээ. Шижир баатар ястай хөөрхөн жигтэйхэн том болж байгаа гэсэн замбаг үлээ сахигчийг ширүүн харав. Алгармагийн талаар бүрэн судалгаа хийсэн үлээ сахигч түүнийг Дамирангийн охин гэдгийг олж мэдсэн тул тэднийг алгармаг өөртөөгөө ойр дотн байлгахгүй болгоно гэж үлээ сахигч жигтэйхэн айж хавчилзан зогсов. Төгөлдрийн сахиур ороорой. Төгөлдөр ухаан орлоо. Гэх дунаар хамгийн түрүүнд оюун төгс замбаг хоёр хормоод ирүүлэн гүйж бусд нь араас нь дагалдав. Төгөлдрийг тэр шөнө холын тээврээс ирэх үед буян гэдэг хүн таарч амьд нь хүрэх шахсныг эмнэлэг дээр ирсэн жолооч нарын ярианаас сонссон үлээ сахигч хүмхийгөө язгартал зов. Дамиран үлээ сахигчийг огтхонч тэршаан гадуурхсангүй. Тэр жил Монгол нутагт сайхан зам болж байлаа. Сонсогчид та бүхэндээ Ламсрангийн Саранчуягуан нэгэн сайхан адал явдал амьдралын үнэн мөнийг харуулсан мөн социалист нийгмийн үеийг тэр чигтэн талдан харуулсан зохиолынхоо 1-р бүлгийг хүргэлээ. Тун удахгүй маргааш нөгөөдрөөс 2-р бүлэг маань эхлэх болно. Үргэлж туулыгаа дэмжиж урмын уг хайрлаж хамтдаа байдаг та бүхэндээ баярлалаа.